Сайн байна уу? Сайн заяа мэдчилж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд хүүхдүүдийн амралт болоод нэлээд бас завгүй өдрүүд өнгөрүүлж байгаа ч гэсэн бас сүүлийн үед одоо жоохон суралцсан, харсан зүйлээ та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. За ингээд эхлэе. Эргэн тойрны харуул үнэхээр амжилттай явах хүмүүс ч үгээрээ хувь хишгээ өшгөлдөх хүмүүс байдаг. Би мөнгийг нэг их хүсдэггүй. Энэ бол миний төвшөнд алдсан зүйл. Угаасаа бүтэхгүй. Амьдралдаа би юу ч бүтээж үзээгүй гэх мэт. Ийм зүйл ярьдаг хүнийг хизээч мөнгө олж ирэхгүй. Учир нь тэд амжилтанд хүрэх боломжоо аль хэдийн өөрөө хаачсан байдаг. Тэгэхээр бид яах ёстой вэ? Нэг удаа оролдоод үзье. Бав агаар бэлдээ. Нэг арга хайцгаая. Гэх мэт боломжийг нээж өгдөг үсийг хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь амжилтанд хүрдэг. Жинхэнэ үр дүнтэй харилцан яриа үүсгдэг хүний 3 шинж. Үнэхээр үр дүнтэй харилцан ярьдаг хүмүүс хэд хэдэн шин чанартай байдаг. Нэгдүгээрт тэд сэтгэл хөдлөлийнхөө шалтгаан болгож бусдыг буруутгахгүй. Үүний оронд тэд өөрсдийн хэрэгцээ шаардлагаасаа шалтгааныг хайдаг. Хоёрдугаарт бусад хүсэлт гаргахад тэд татгалзах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гуравдугаарт тэд өөрсдийн бодолд автахгүй хэрэгцээндээ тулгуурлах онцгой чадвартай байдаг. Тиймээс эдгээр хүмүүс зөрчлөөнтэй нүүр тулах болон асуудлыг шийдэхдээ илүү боловсронгуй юм уу? Эсвэл залтай байдлаар ярьдаггүй. Харин ч эвгүй юмны тухай шударгаар ярьдаг хүмүүс юм аа. Мөнгөтэй болсон ч энэ тухайга бүү яар. Байр худалдаж авлаа. Битгий хэл. Албан тушаал дэвшлээ. Хизээч бүү яар. Магадгүй койноор их мөнгө оллоо. Юу ч битгий хэлээрээ. Яагаад гэж юу? Би хэдэн өдрийн өмнө койноор их мөнгө олж найзуудаа амттай хоолоор дайллаа. Хөгжилдөө сайхан байлаа. Махаар дайлж байгаа учраас найз маань надад хэллээ. Би чамтай уулзахаар ирэхдээ төрөвчөө авчрах шаардлагагүй юм байна гэж. Тэр өдөр амттай хоолоор дайлсан ч би үнэхээр сэтгэлээр унав. Гэвч үүний дараа асуудал эхэлсэн. Дараагийн удаа уулзахад би түүнд авч өгсөй болж түүний дараагийн удаач мөн адил байв. Миний хүссэн зүйл бол надад баяр хүргээсэй гэж бодсон ч түүний оронд атаархал, намайг даах ёстой гэсэн мэдээжийн гэх мэдрэмжийг л хүлээж авлаа. Илүү үнэтэй нь юу болохыг мэдхүү. Маргааш нь койны үн унаад койны алдагдaltaй үнээр зарсан. Унсад хэлэхэд зүгээр л бүтлгүйцдэг. Тиймээс юу ч хэлэхгүй байсан дээрээ. Сайн хааны хижил олох цорын гац шалгуур. Юуны өмнө дэрэгдэнд байгаад тухтай хүн. Энэ бол хамгийн чухал зүйл. Эхлээд сандарч, догдолж, түүнийг бүсэн хүлээж, дараа нь илүү дасаж, дотносож, хамт байхад тайван мэдрэмж төрдөг. Энэ хүнд итгэж, намайг хүндэлж чадах хүн гэдгийг нь мэдэрч, түүнтэй хамт байхад өөрийгөө аюулгүй гэж боддог. Аюулгүй бааз гэж ийм л байдаг. Сайн эзэх бол үр хүүхдийнхээ аюулгүй байдлын үндэс байдаг. Үүний нэгэн адил сайхан хос, сайн хань гэдэг юу юунаас илүү хамттай байхад тайван амгалан байх явдал юм аа. Баячиг хүсч байвал мөнгө үрэх зуршлаа гарцаагүй зогсоох хэрэгтэй. Ядуу байх тусам илүү их мөнгө үрдэг. Яагаад? Бага мөнгөөрөө машин, байр авч чадахгүй. Ийм нөхцөл байдалд би юу хийж чадах вэ? Бага зэргийн тансаглал, жижиг хэрэглээ зэргээрээ сэтгэл ханамжийг олж авдаг. Би нэлээд хэдэн жилийн өмнө брендийн цогц зардаг байсан. Үүнийг хэн худалдан авч байгааг судлахад офисын ажилчид 12 сарын хугацаатай зээлээр худалдан авч байгааг олж мэдсэн. Энэ бол одоо миний ярьж байгаа зүйл бөгөөд жижиг тансаг хэрэглээнд мөнгө үрэх явдал. Тэгэхээр бид хизээ мөнгө зарцуулах ёстой вэ? Хүссэн зүйлээ худалдаж авахд дансан дах мөнгө нэг их өөрчлөлт гарахгүй худалдаж авч болно. Хичнээн их мөнгөтэй байсан ч эргээд ядуурл руу хөтэлдэг өгийн зуршил гэж бий. Өчигдөр нэг танил маань уулзахаар ирлээ. 10 гаруй тэрбум воны өртөгтэй барилга эзэмшдэг бөгөөд зээлийнхүү өндөр байгаас яг одоо түүнд хэцүү байгаа аж. Гэтэл би 90 хүн гэж боддог байсан энэ хүн маань надад хэцүү байна. Би одоо мөнгө байхгүй гэх мэтээр ярьсаар л байлаа. Тиймээс би ингэж хэлсэн. Үгэндээ болгоомжтой бай. Хэцүү байх тусам инээмсэглэж мөрөөцөхөл. Хүн гэдэг үгээрээ сүрч, үгээрээ баяждаг шүү. Ойлгосноо гэж.
40 нас хүрснээс хойш амьдралын 3 зарчим миний сэтгэлд шингэжээ. Өдийн нас хүрээд бодоход энэ 3 зарчмыг л мөрдвөл амьдралыг тулахад ямар ч асуудалгүй гэдгийг би ойлгосон. Нэгдүгээрт бусдын тухай ярихдаа үргэлж эергээр хэлж байгаарай. Хүний амнаас үг гарах тэр мөчөд тухайн хүний чихэнд хизээ нэгэн цагт хүрэх тавилантай. Хизээч хэн нэгний талаар сөрөг зүйл бүү яар. Хоёрдугаарт хэрэг та хэн нэгнийг гомдоосон бол аль болох хурдан уучлалтгүй. Уучлалт гоохот тодорхой цаг хугацаа бий. Хэрэг тохиромжтой мөчийг алдвал боломжоо алдах болно. Энэ зэргийн юм зүгээр гэж бодоод өнгөрөөвөл энэ нь эцэстээ чамайг зовоох болно. Гуравдугаарт өчүүхэн ч гэсэн талархаж буй зүйлээ хизээч бүү март. Талархлаа үргэлж илэрхийлж байгаарай. Хэрэг та үргэлж талархлаа илэрхийлэх зуршилтай болвол танд бүх зүйл ирэх болно. Санхүүгийн асуудлаас ангид амьдрах нууц. Ирээдүйд хичнээн их мөнгө олсон ч үүнийг хийхгүй бол баяжих боломжгүй. Бизнесийн томоохон орлого эсвэл цалин таныг баян болгоно гэдэг хамгийн буруу ойлголт юм аа. Энэ бол биш ээ. Ийм мөнгө амархан урсаад алга болдог. Үрд үргэлжлэх баталгаа байхгүй. Эргэн тойрныхоо баячуудыг харуул. Тэд орлогоо найдвартай хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Олон баячууд үүнийг хийдэг. Тиймдээч тэд хөгшөрч тэтгэвртэй гарсан ч санхүүгийн асуудалгүй амьдардаг. Харин эсвэргээрээ залуудаа баггүй орлоготой байсан ч тийм зүйл хийгээс болоод настай болохоороо санхүүгийн асуудалтай амьдардаг хүмүүс бий. Үүнийг ойлгох нь чухлаа. Хэрв та баян болохыг хүсвэл баячууд хэрхэн бие авч явж байгааг анхааралтай ажиглаарай. Мөнгөтэй болох хамгийн хурдан арга юу вэ? Эхэндээ мөнгөгүй байдаг биз дээ. Энэ үед орлогод бус зарцуулалтад анхаарах хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй зүйл биш л бол мөнгөө бүү үр. 1. Миний хувьд 20-30 настай мөнгөгүй байх үедээ байгаа мөнгөндөө хэр хэмжээний зарцуулалт хийх талаар зорилго тавьдаг байсан. Дээрхэн үед дансандаа 100 сая вонтой бол өөрийгөө баян гэж боддог байсан үе учраас зорилго минь тэр л байсан. Хоёр дахь арга бол тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж түүнийгээ цасан бөмбөг мэт томруулах явдал юм. Яаж? Энэ хэмжээнд тэнцэх хөрөнгийг судалж хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх юм аа. За энэ хүнд асуулт тавьж байна. Баяжихын тулд холдох хэрэгтэй хүмүүс гэж байдгүй. Миний хамгийн их болгоомжлдог хүмүүс бол зөвхөн бүгдийг авдаг, хизээч өөрийнхөө юу ч хуваалцдаггүй хүмүүс. Өсч хөгжих, бизнест амжилт гаргах, баян чинэлэг болохын тулд зөвхөн өөрийнхөө хүч чадлаас гадна бусдын тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ өөх авах тухай юм аа. Би бусдад хэрэгтэй үед нь тусалж, бусад миний хэрэгтэй үед тусалж. Энэ зүгээр л маш энгийн урсгалаар явагдах ёстой. Гэвч зөвхөн авдаг, өхөө мэддэггүй хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг дэрэгдээ байлгах шаардлагагүй. Насан туршдаа ядуу амьдарч байгаа хүмүүсийн нэг шинж чанар. Олсон орлоосоо илүү их мөнгө зарцуулаад баяжсан хүнийг би хизээж харж байгаагүй. Сард $500 олдог гэж бодъё. Гэвч бусдын адил жишгээр зарцуулдаг бол яах вэ? Дараа нь юу болох вэ? Сүүлийн үед хүмүүс зээлийн картыг маш ихээр ашигладаг болсон тул дансаас мөнгө гарахыг огт анзаардаггүй. $600, $700, $1000 зарцуулдаг. Яагад гэвэл энэ сарыг өнгөрөөл дараа сар түүнээс хойших сард мөнгө буцаад л ороод ирдэг. Хамгийн гол нь 6 сар, 1 жил, 3 жилийн хугацаанд хэдий хэмжээний мөнгө хуримтлуулах, түүгээрээ юу хийх вэ гэсэн тодорхой зорилготой байх ёстой. Тиймээс эхлээд хэмнэж үлдснийг нь зарцуулах нь зөв. Ингэдэг хүн болон ингэж хийдэггүй хүний амьдрал 3-5 жилийн дараа тэс өөр болно. Зарах биш, худалдан авахуулах хэрэгтэй. Би өнөөдөр алчуурын дэлгүүрт ортол маш олон Япон үйлчлүүлэгчид ирсэн байлаа. Тэднийг яагаад ийм холоос алчуур авахар ирснийг нь бодоод үзэхэд алчуур авахын тулд биш, өнгө авахар ирснийг ойлгов. Үүнтэй адил Starbucks юу зардаг вэ? Кофе биш, үл хөдлөх хөрөнгийн компани. Nike пүүз зардаггүй, өөрийгөө хөгжүүлэлтийг зардаг. Louis Vuitton ямар компани вэ? Энэ тансаг зэрэглэлийн бараа зардаггүй, нийгмийн статусыг зардаг. Тэгвэл би ямар сэтгэл хөдлөл үн цэнийг өгч чадах вэ гэдгээ бодох ёстой. Нэг нас залуу байгаа дээрээ гарцаагүй эхлээрэй. Эрт байх тусмаа сайн. Өнөөдөр яг энэ мөчөөс эхлэх хэрэгтэй. Ажиллаж байгаа ч бай,
Хэдэн настай байх нь хамаагүй. Залуу байгаа дээрээ эхлэх нь сайн. Энэ нь мөнгө олох тухай биш, харин түүнийг яаж захиран зарцуулах тухай суралцах нь чухал. Үл хөдлөх хөрөнгө нь өнөөдөр л хамгийн хямд гэсэн үг бий. Тэгэхээр өмнө суралцаагүй хүн 10 жилийн дараа ухаарч 1000 воноор үл хөдлөх худалдаж авлаа. Гэтэл 10 жилийн өмнө суралцсан хүн 500 воноор авсан байна үсттэй. Эхэндээ зарж буй мөнгө нь бага байна. Ялгаа нь асар ихээ. За ингээд дуслаа. Сүүлийн үед харсан сурсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.